сайн байцгаана уу 100,000 дагагчтай бурхны хүү Баярбаатар байна. За өнөөдөр мөн Эрдэнэ явж нэг лайв хийж бужигнуулсан юм байна. Би мэдсэнгүй. Тэгсэн чинь баахан хүмүүс чи мөн Эрдэнэ шиг явж чадахгүй байж дугуй чи муу хий юм бэ гэд баахан юм ярьсан байна. За би тайлбарлая. Мөн Эрдэнэ бол зөрөгтэйдөө ингэж яваад байгаа юм биш ээ. Артайдаа ингэж яваад байгаа юм аа. Өөрөөр хэлбэл цаана ямар нэгэн эрх байшиг байгаа гэж би хардж байна. Хин нэгэн хүн хамгаалж байгаа. Тэгээ ямар нэгэн хүнийг зайлуулах гэж байгаа. Тэгээ тэр нэг зорилгоор шантаж мандаж хийлгэж магадгүй гэж би хардж байна. Яагаад би тэгж хардж ийн вэ гэх юм бол Монгол улс чинь хувь хүний алдчихгүй байдлын тухай хууль гэж байдаг байхгүй юу? Тэрэн дээр юу гэж заасан байдаг вэ гэх юм бол хүний орон гэр, хувийн орон зай, ажлын байр хуулиар хамгаалагдана. Тэнд бол одоо очиж зөвшөөрлгүй зураг бичлэг лайв ирэл хийхийг хориглоно гэсэн заалттай. Хэрвээ тэрнийг зөрчих юм бол зөрчлийн тухай хуулиар шууд ачигдана. Мань митийг бол хараал хийлсэн гэдээ ачигдсан тийм ээ. Мөнгө Эрдэнэ бол зүгээр хүний ажлын байрны дотор ороод зөвшөөрлгүй тэр хүмүүсийн зураг бичлэгийг хийгээд хаалгуудыг өшөглөөд зөрөгтэй яваад байгааз яагаад мөнгө Эрдэнэийг ачихгүй вэ? Артай л ахгүй. Яагаад Баярбаатарыг өөрийнхөө машин дээр явж хат начиж байгаа юм. Бид нар бол ингээд аргүй бор зүрхээр явж байгаа учраас амархан ачигдчих гээд байдаг байхгүй юу? Зөрөгтөөдөө биш. Оонуудаа. Наа чи ардаа ямар нэгэн шантаж тохироотой л байгаа.